галзуу series сувагтан тавтай морил. Борон одоо эн чинь баг генсийн номонд бичигдэхэр болоод байна уу та? Өдөр болгон бичлэг оруулаад, ойр ойрхон бичлэгүүд оруулаад, За та нарын шаардлага ер нь энэ богинохон хугацаанд дайжгүй байсан болохоор борон амлснараа одоо хамгийн хурдан хугацаанд хийгээд оруулж байна. Тийм ээ. Viral hit гэх энэ галзуу цувралаа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За тэгээд та нар маань ер нь шаардлага заа юу? Ер нь 10k-аас дээш ер нь дагуулж ивэл моброго амар их галзуу ихээр баярлуулж гэн гээл ойлгочоорой. Гэтэ 10k давахгүй ч гэсэн бас баярлдаг л да энэ чинь. Нэг лайк ч байсан гэсэн энэ чинь баярлах нь 100 хэрэг шүү дээ. За. Тэгээд тийм байна. За тэгэхээр энэ галзуу цувралыг та нарт ингээ хурдан ярьж өгөөд санаагч намраа гараа гэд хэдэн бороонууд тань тарих оюуны хүчрхэг дэмжлэг Memotide. За бас таны ярьсны онцлогт тохирсон 3 цуврал бүтээгдэхүүнтэй U-Skin-тэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд Saba дараагүй бол Saba, дардсан бол Like. Манайха Like сайн дараарай. Like дарахаар яадаг юм бэ гэхээр like олон дарагдах тусам цаашаага одоо өөр хүмүүст хүрэх магадлал нь төдийчнээ ихснэ л гэж ойлгоорой. За тэгээд та нар маань бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Ингээд энэ галзуу цувралаа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За Шимурад ямар нэг зүйл тохиолдсныг ойлгосон Акиг гүгээд ирэхэд мань Шимурач дөнгөж ухаан орж байна. Би сайн тулаанч биш юм аа. Хоёр нөхөрт зодуулчлаа. Тэр яах вэ? Бүр ноцтой асуудал гарсан. Удалгүй тоор ирээд Шимураг халдлагад өртсөнийг сонсоод гайхлаа. Харин Аки тэдний савг руу халдсан болоод Шимураг зодсон нөхдүүд нэг талын хүмүүс байх магадлалтай гэж бодж байгаагаа нөгөө хоёртоо хэлдэг. Тэгээд нууцуг бас аккаунтаа хэн нэгэнд харуулаагүй эсхийг нөгөө хоёроос асуухад тоор Румигийн хажууд савг руугаа нэвтэрч үзүүлснээ саналлаа. Гэвч нөгөө хоёртоо энэ талаараа хэлж зөрхөлсөнгүй. Маргааш нь тэр шууд Румитэй уулзаад уурлсан ч цаадах нь энэ талаар мэдэхгүй гэж хариу уурлана. Би шинэ агентлагтай хамтарч байгаа болохоор ийм юмтай орооцолдох зав алгаа. Таруу тэрнийг ийм зүйл хийсэнд нь итгэлтэй байсан ч нотлох баримт байхгүй учраас яаж чаддаггүй. Тэр өдөр Шимура ажил дээр очиод Асамия далчуурыг нь өглөө. Гэтэл Тоороо Шимуратай холбогдож савгийг нь хэн хаагдсныг мэднэ гэхэд Шимурач тэрнтэй уулзахаар явлаа. Харин Руми шинэ менежертэйгээ уулзаж viral hit сувгийг хаагдуулсан гэдгийг хэлээд ийм зүйл хийсэн эсхийг асуухад цаадах нь энэ талаар юу ч мэдэхгүй гэж мэлцэн. Эндээс Руми үнэхээр viral hit сувгийн пассвордыг солих оролдлого хийгээгүй болох нь тодорхой болно. Тэгээд тэр дагагчтай яаралтай олон болгох хүсэлтэйгээ хэлээд тэндээс явсанд зөрөөд Шимураг зодсон хоёр нөхөр агентлаг руу орж харагдана. Тоороо Румигийн элссэн агентлагийг судалж үзээд тэднийх сувгийг нь хаагдах ажлыг зохион байгуулсан байх гэж бодож байгаагаа Шимурад хэлсэнд мань хүнч тэр агентлагийн гэрээтэй инфлюенсерүүдийг үзэж угаад өөрлөн дайрсан хоёр нөхөр тэднийхтэй гэрээтэй ажилдаг болохыг олж мэдлээ. Ингээд тэд цаашид яхаа ярилцахын тулд Акигийн гэрт цуглацгаана. Аки энэ талаар цагдаад мэдэгдэхийг хүссэн ч Тоороо татгалзлаа. Учир нь тэд сувгаараа хүчирхийлэл бүхий контент цацдаг учраас хуулийн байгууллага энийг нь мэдэх юм бол сувгийг нь бөөр мөсөн хаана гэж тэр болгоомжлно. Энэ үеэр Шимура нөгөө хоёр нөхөртэй тулалдаж дараагийн контентоо хийхээр шийдлээ. Гэвч гэртээ очисон хойноо Шимура хоёр хүнтэй зэрэг зодолдоод яаж ялах вэ гэдгээ бодоод олдгүй. Тэгсэн дахиад багшийн сувагт шинэ бичлэг орсон нь яг тэрний хүслийг мэдсэн шиг л хоёр тулаанч шиг яаж ялахыг заасан хичээл байлаа. Чи хоёр хүнтэй зэрэг тулалдах гэж байгаа бол тусгай бэлтгэлгүйгээр хизээж барахгүй. Хэрвээ чи ялахыг хүсэж байгаа бол миний заах техникүүдээс ядаж 10-ыг нь сурах ёстой. Тиймээс чам шиг сонирхогч хоёр хүнтэй зэрэг тулалдаад хизээж ялж чадахгүй. Тиймээс наад бодлоо орхио. Гэхдээ чамд зодоонд ялж чадахгүй ч өөр аргаар ялах боломж байна. За энийг сонссон Шимура баярлана. Маргааш өрөөн нөгөө хоёр нөхөр хотын гудамжаар стрим хийж хүмүүсийг пранктсан контент хийж явахад судалтай костюм пижак хүмүүссэн Шимурач яваад очлоо. Тоорууч утсаа асаагаад бичлэг хийж эхэлсэн бол Аки Шимурагийн хувийн хаягаар лайв хийж эхэлнэ. Чи чинь viral hit-ийн нөхөр вэ шүү дээ. Энд юу хийж байгаа юм? Үзэгчтэй. Одоо бид viral hit-ийн шинэ лайв стримийг эхлүүлж байна. За тэгээд Шимура дахиад багшийнхаа зааж өгсөн хичээлийг санана.
Олон дайсныг ялах гол арга бол блафтж, айлгаж сүрдүүлэх. Дайснаа цөгөрцөг шиг сүрдүүлж, горилла шиг айлгах хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал чи ганцаараа ч гэсэн ялалт байгуулж чадна. За тэгэд мань хүн хэлснээр нь оролдноо. Сүүлд та хоёр намайг гиндүүлж дайрч ялсан. Одоо ингэж халц тулвал та хоёр надад юу ч болохгүй шүү. Тийм болохоор надад шинэ паспортаа өгөөд зайлцгаа. За тэгсэн нөгөө хоёр сандарлаа. Гэвч дүрдээ хит итгэсэн Шимура ураг шалхахтаа хазгаа гიშгээд гутал нь сугарч хамаг төлөвлөгөөг нь бүтлгүүтүүлнэ. Тэгэлсэн юм бэ. За ингээд тэр дахиа багшийн хаан хамгийн гол нь тэднийг хийх олсон сүрдүүлж байгаа гэдгээ хизээч мэдэгдэж болохгүй гэсэн сургаалыг зөрчөөдөх нь. Нөгөө хоёр ч энийг нь хараад сэтгэл орж мань хүнийг барьж аваад дээрлэгцгэн. За тэгэд пижакийг нь тайлсанд дотроос нь хиймэл мөр болгож хийсэн картонын цааснууд нь гараад ирсэнд Тоору Аки хоёр өмнөөс нь ичнэ. За ингээд аргагүй байдалд орсон Шимура мань хоёртой тулалдана. Нөхдүүдтэй халз үзээ дийлэхгүйгээ ойлгосон Шимура тэндээс хар хурдаараа зугтаасанд нөгөө хоёр нь шил даран хөөцгөнө. За ингээд хөлн гимтэж сулдсан нөгөө хоёрыг Шимура руу дайрах гэжэтэл Аки Тоору хоёр ирээд тэднийг зогсоолоо. Та хоёр алхаж чадахгүй. Бас ядарч өгөх гэж байгааг чинь мэдэж байна. Хүсвэл зодолдоо. Тэгээд нэг хүнд ялагдвал та хоёр дахиж олонний өмнө гарахааргүй ичгэвтер байдалд орно гэдгээ мэдж байгаа зү. Тиймээс карьераа дуусгахыг хүсээгүй бол шинэ паспортоо өгөөд эндээс явцгаа. Нөгөө хоёр нь аргагүй байдалд орсноо ойлгоод мань хэдийн viral хийд сувг руугаа нэвтрэх шинэ паспортыг өгсөнд манай гуравч бошуухан паспортоо сольноо. Чамайг ч зодолдоод эхлэхэр чинь ингээд дууслаа л гэж бодсон шүү. Харин тэр үед би их сонирн болчихсон. Нэг талаас их айж исэн ч нөгөө талаас бүр ерөө сайхан болцсон. Тэгэл сэтгэл хөөрсөн гэх үдэ. За ингээд гэртээ очисон хойноо Шимура үндсэн сувг дээр лайв хийж хаяга түр алдсан байснаа буцааж авсан гэдгээ тайлбарлаад хувийн хаягаараа стрим хийсэн бичлэгийг үндсэн сувгтаа оруулснаа хэлнэ. Viral хийд сувгийг удаан хүлээсэн фэнүүд нь ч баярлж тэдэн лөө донешн илгээсэнд Шимурач урам орж дараагийн өрсөлдөгчийг хайхыг Тооругаас хүсдэг. Энэ үеэр нэг залуу ганцаараа автомат тоглоомын газар тоглож байна. Тэгсэн хоёр залуу ирээд босхийг шаардаж үдсэнд цаадах нь тэднээс болоод ялагдчихлаа. Би та хоёроос болоод ялагдчихлаа. 100 yen өгөх. Чи одоо юу юм бэ? Viral хийд хоёр юм аашийн. За ингээд залуу нөгөө хоёр дээрлэхүүг арын өрөөнд оруулж угаад химх нүдчихэд 100 yen зоосон мөнгө барьсаар гараад явлаа. Тэгээд утсаараа viral хийд гэж хайж үзээд Шимурагийн бичлэгүүдийг олоод үзнэ. Маргааш нь Шимураг ээж дээрээ эргэлтээр очтол ээж нь нэг сэтгүүл үзээд сууж байна. Тэгээд одоо үеийн залуусын хамгийн их хүсдэг мэрэгжил стример болсныг уншаад гайхаж Шимурагаас тэр талаар мэдэх хэсгийг асуухад мань хүнч сайн мэдэхгүй гэж мэлцэн. Ээж нь хүүгээ энгийн ажил хийж жирийн хүмүүс шиг амьдраасаа гэж хүсдэгэ хэлсэнд Шимура үннээ ээжтэй хэлж зөрхөлсөнгүй. Тэгээд Асамията уулзахаар явсан бол Тоору Акигийн гэрт нөхөртөө тулалдах дараагийн тулаанчийг яаж олох талаар зөвлөлдөж байлаа. За сори бажигра борон гэлсний реклам алгадаадах юм. Таны арьсны төлөө Юскин. Хүүтэн зэрүүний уйлралд нүүр гарт нь хуурайшаад хөлийн үсгийд нь хагараад байна уу? Тэгвэл Юскин танд тусална. Арьсанд чигшил өгөхөөс гадна нөхөн түлжүүлж толгор зөөлөн болгоно гэд боддоо. Таны арьсны онцлогт тохирсон 3 цуврал бүтээгдэхүүнтэй. Тэгээд нэраагаас эхлээд бүх насныхан хэрэглэх боломжтой байна. Өөртөө ойрхон байрлах сүлжээ эмийн сангуудаас болон Mild Cosmetics, Cos Cosmetics-ос худалдан авах боломжтой байна шүү. Бас түнчлэн та Японы Юскин брендийн эмчилгээний чигшүүлэгч бүтээгдэхүүнүүдийг багцлан онцгой галзуу хямдралтайгаар зөвхөн онлайнаар буюу Tampopoce гэмээр хаягаар худалдаж авахыг санал болгож байгаа юм байна шүү. Таны арьсны төлөө Юскин. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Тоору Акиг крашилж байсан ч Аки харин битүүхэндээ Шимурад сайн болжээ. Тэгээд тэд Шимурадад тулалдах дараагийн тулаанчийг хайж байгаа талаараа пост оруулсанд фэнүүд нь энэ талаар зогсоо зайгүй бижицгэн.
Харин нөгөө талд Шимура Асамиятай уулзаж өмнө нь орсон кафед ороод гарч явахдаа тэрнээс асуухаар бодож байсан зүйлээ зориглоод асуулаа. Танаа гэр их гоё юм байна лээ. Уучлаарай, би тэр өдөр чамд алчуурыг чинь өгөх гээд дагаж очиод харчихсан юм л та. Тэгээд хоёулаа их өөр юм гэж бодсон. Аав чинь их том хүн байхаа. Бас чамайг яагаад хагас цагаар ажилдах юм болоо гэж гайхсан. Гүдээ, манай аав жирийн л хүн. Бас би хагас цагаар ажил хийх нь юун сонирн байна? Нэрээ тийм дээ. Өөр хэлэх юм байгаа мó? Бага. Нөгөө юу за би дараа хэлээ дээ. Маргааш нь Шимура Аки хоёрыг сургуулийн дээвэр дээр сууж идэл Торо баярлаад гүгээд ирлээ. Учир нь тэр Шимурагийн тулалдах дараагийн тулаанчийг олжээ. Олсон тулаанч нь Шинжо Рио гэдэг ахлах сургуулийн таеквондогийн аварга залуу байдаг. Шинжо Рио хэрэг төвөгт холбогдсноос болоод сургуулаа хаяж байс хийгээд л бусдыг зодож танхаардаг болсон тухай тэр олж мэдсэн байлаа. Рио Шимура хоёрыг тулалдах сургаар viral hit сувгийн үзэгчдж бөө баяр болцгож тэр талаар зогсоо зайгүй бичцгэнэ. Энийг сонссон Аки Шимура хоёр болгоомжлно. Учир нь чадварлаг тулаанчтай зодтолдох нь нэлээд эрсдэлтэй гэж үзэж байлаа. Гэвч тэдэнд өөр сонголт байсангүй. Учир нь Шинжо Рио өөрөө тэдний сувг дээр орж ирээд би сайн дураараа Шимуратай тулалдъя гэж комент бичиж. Энэ үеэр сошиалар viral hit-ийн Шимурагийн хөөрхөн найз охин гэсэн гарчигтай эвлүүлэг бичлэг таржээ. Тэгэд бичлэгийг ажлынх нь үзээд Асамияд харууллаа. За тэгсэн Асамияч битүүхэндээ сандарна. Харин эмнэлэгтүүлсэн Шимурагийн ээжийн шинжилгээний хариу тааруу гарчээ хөөрхий. Тэгсэн ч ээж нь энэ талаараа хүүдээ хэлэлгүй нууцлахаар шийднэ. За тэгээ Шимураг ажилдаа очихоор гэрээсээ гарч үтэл тоороо яриад Аки асуудалд орчлоо. Яаралтай ир. Гэхдээ сандраад хэлсэн газарт нь гүгээд очлоо. Тэгсэн тэнд нь Аки нөгөө Рио гэгчтэй уулзаад Шимуратай тулалдах хүсэлтэд эргүүлж авахыг шаардаж байна. Тэгсэн цаадах нь Шимуратай тулалдахаас буцахгүй гэсэн хатуу байр суурьтай байлаа. Хөөе Шимура, чи надтай тулалдна үсттэй. Уучлаарай, чи хэтэрхий хүчтэй болохоор би чамтай тулалдахгүй. Тэгвэл та нар надад наад сувгаа өг. Тэгээд Рио тоорог унтлан өшгөллөө. Би та нарыг их мөнгө олж байгааг мэдэн шүү. Тийм учраас наад сувгаа өг. Дарамтлахыг хүссэн мань нөхөр тоорог зогсоозаагүй өшгөлсөнд Шимура төсөлгүй дайраад орно. Шимура тэрэнд юу ч болсонгүй. Тэгээд тэрнийг балиулах гэсэн Акиг үстэд тоорогийн цээжин дээр гიშгсэнд Шимура сандарлаа. За чиний хэр болё. Сувгийг чи яав. Тэгвэл наатахаа сувг дээрээ зарлаарай. За тэгье. Орон Асамияг аав ээжтэйгээ хоолоо идчихэтэл аав нь сүүлийн үед залуус лайв стрим сонирхох болсныг сонссон гэдгээ хэлсэнд Асамия баярлалаа. Тэгсэн аав нь энэчтэй. Ажил олж хийж чадаагүй гаруудын л амиа тэжих гэсэн ядарсан арга. Гэсэнд Асамия уруу царайлаад хэлэх үггүй боллоо. Харин нөгөө талд дагагчдынхын тоо өсөхгүй байгаад Румигийн санаа зовж байна. Тэгээд тэр хамтарч ажилладаг агентлагийнхаа босст энэ талаар хэлсэнд цаадах нь дагагчийнхэн тоог эрс өсгөхөд их мөнгө хэрэгтэй учраас хариуд нь нэг зүйл хийж өгөхийг хүснэ. Ямар ажил? Би юу ч үсэн хий. Тэр ажил их хингийн ажил байгаа. Маргааш нь Риод зодуулж гэмтлийн эмнэлэгт хэвтсэн тоорог Шимура эргэхээр очжээ. Одоо Манусын ажил илүү аюултай, эрсдэлтэй болоод ирлээ. Хэдүүлээ энийг үргэлжлүүлж хийж арай чадахгүй юм шиг байна. Би сувгаа алдмааргүй наа. Энэ сувг бол бидний өмч штий. Яаж зүдэрчийж босголоод чамайг хамаг хэнийг ялахад би их урам авсан. Яг уу бид нар сул дорой байж болох ч зоригтой байх юм бол гайхамшиг эрдэм байна гэж бодсон. Харин чи яаж сувгаа ийм амархан өгчөж байгаа? Чиний хувьд viral hit сувг үн цэнгүүм гэж үү? Тийм хүнтэй зодтолтод би яаж дийлэх юм бэ? Би тэнэг хүн биш шүү. Тэгвэл эндээс яваа. Хурдан гараач. За явцгаая. Эмнэлгээс гарсан хойно Аки тэрэнд Риог нилээн аюултай итгээд тэр бүхэл нэг хүний амьд хүрсэн хэрэгт сэжиглэгдсэн ч хангалттай нотлох баримт байхгүй улмаас шоронгоос суллагдсан гэдгийг хэлсэнд Шимурач тэрнтэй тулалдахгүй гэж хатуу шийддэг. Гэвч тэр шөнө гэртээ хэвтэж байхдаа Шимура торуугийн өдөр ярьж байсан бүхнийг саналаа. Тэгээд шууд Рио дээр яваад очино. За яасан. Нөгөө бичлэгээ аплод хийсэн үү? Арай хийгээгүй байна. Амлснараа би чамд сувгаа өгч болж байна. Гэхдээ нэг нөхцөлтэйгөр. Чи намайг ялаад ав. Одоогоос сарын дараа хоёулаа тулалдъя. Хизээ хаана гэдгээл хэлчих.
Маргааш Шимура Риото тулдах болсноо нөгөө хоёртой хэлсэнд Аки уурлана. Чамайг тэнэг гэдгийг мэдээд байсан юм а. Харин тийм ээ. За би явж бэлтгэлдээ орё доо. Чи энэ тулаанаас болоод гэмтэж болно шүү дээ. Яагаад тулдах гээд байгаа? Мөнгнөөс өөр юу л яв гэж. Тэгэд Шимура түргэн хоолны газарт очиод сарын чулуу гуйсанд дарга нь уурлаа. Гэвч Асамия тэрнийг орлож ухар болсонд Шимура баярлана. Хоёулаа миний дараагийн тулааны дараа уулзвал болох болов. Тэгвэл би тэр үед өмнө нь хэлж чадаагүй зүйлээ хэлэх гэсэн. Болно. Тэгвэл тэгж тохирё. Тэгээд Шимура тэндээс яваад Огигийн бэлтгэл дээр очлоо. Таквендо юу? Хөлөө ашиглахтан цаад хийж чадвал чамд боломж гарч магадгүй л. Тэгвэл яаж хөлөө ашиглахыг нь зогсох уу? Гэхдээ чам шиг сонирхогч сарын дотор энийг сурч амжихгүй хаа. Тэндээс Шимура гарахад Огигийн холимог тулааны багш Логан Шимураг анхааралтай ажиглана. Шимурач тэндээс явах замдаа Тахиа багш нь хичээл оруулсан эсхийг байсхийгээд л шалгаж ирсэн ч шинэ хичээл орохгүй л байлаа. Тэгэд утсаа шагаасаар гэртээ ирлээ. Тэгсэн гэрийнхэн гадаа нэг хар машинтай хүн бууж ирж явахыг хараад өмнө нь Тоорогийн ярьж байсан сонирхогчдыг хооронд нь тулалдуулдаг алдартай Bad Fellows сувгийн босс болохыг танилаа. Чи viral хитийн Шимура юу? Тийм ээ. Би Bad Fellows-ийн төлөөлөгч Куата байна. Нэг санал байна. Чи манай шоунд оролцохгүй биз? Тэгвэл чи одоогийнхоос хавьгүй алдартай болно. Гэхдээ би ийм төрлийн зүйл сонирхдаггүй болохоор өөрөөр хэлбэл би мэрэгжлийн тулаанч болохыг хүсэхгүй байна л да. Тэгвэл одоо яа гэх вэ? Хэрвээ чамд мөнгөний хэрэг гарвал холбогдоорой. Чамд тусалж болох юм. Тэр өдөр Асамияг ажил дээр байж идэл аав нь ирлээ. Тэгээд viral хиттэй холбоотойгоор сошиалд гарсан мэдээнүүдийг нь харуулсанд Асамия хэлэх үггүй болоод байна. Зарим Огигийн багш Логан viral хит сувгийг үзэж байна. Тэгээд Акиро үүнээс цаашлбал аюултай гэсэн мессеж явууллаа. Оройн Шимура гэртээ чадах чинээгээрээ л дасгалаа хийсээр. Тэгсэн удалгүй утсанд нь notification ирсэнд Шимурач утсаа харлаа. Гэтэл тэнд нь Тахиа багшийн хэрхэн Таквендогийн аврагыг ялах вэ гэсэн хичээл байж таарсанд мань хүнж хагартлаа баярлалаа. За тэгээд нэг сар харавсан сумшгил өнгөрч тулааны өдөр болно. Мань гуравч утсаа асаагаад тулааны талбарт очицгоно. Тэнд нь Рёч билээхэн хүлээж байлаа. Харин Шимура дөхөж очсноо шууд эргээ зүгтаасанд Рёч хойноос нь хөөнө. Рёг Шимурагийн араас хөөсөөр нэг нийтийн 0-д орж ирэхэд энийг хүлээж өгсөн Шимура тэрэн лүү шалангатаа ус шүрчлээ. Энэ нь өрсөлдөгчөө уурлуулах гэсэн тэрний эхний тактик байлаа. Новш минь чи юу ийгээд байгаа юм бэ? Тэгсэн Шимура нөхрөөс айсан шинжгүй 0-ийн өрөөний шалыг услаад зогсно. За sorry, баруун дахиад нэг ганцхан реклам алгадаад байгаа юм. Memotide брендинг идэвхт найрлага буюу амин хүчлэн тархины эсийн төвшөнд нэвтэрч ой тогтоолд анхаарал төвлөрөлт суралцах хурд сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй хүнс төст эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн юм байна. Memotide брэнд нь Канад улсад үйлдвэрлэгдсэн. Дэлхийн 20 гаруй оронд патентлэгдсэн. Чанар аюулгүй байдал нь Канадын эрүүл мэндийн яамнаас олгодог NPN гэрчлэгээ болоод Америк Солонгос зэрэг орнуудын GRAS үнэлгээгээр аюулгүйд тооцогдсон байгалийн гаралтай амин хүчлээр баялаг генетикийн өөрчлөлтгүй нэмэлт сахар агуулаагүй глютенгүй тарих оюуны нэмэлт тэжээл юм байна. Тарих оюуны хүчрхэг дэмжлэг Memotide. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Тэгээд гүнзгий амьсгаа аваад Тахиа багшийнхаа хичээлийг санана. Таквендогийн тулаанчийг ялах эхний дүрм. Тэрнийг хөлөө ашиглах боломжгүй тийм орчинд оруул. Тэгээд Шимура дайраад орсон ч цаадах нь тэрнээс бултаад шууд үстэж аваад цохиж эхэлнэ. Тэнгээ шалаа усалчгаар л болно гэж бодсноо. Намайг өшгөлөхөөс өөр юм чадахгүй гэж хин чамд хэлсэн аа. Энд чин тулаан. Гэвч зодуулсан дөрв үзүүлээд хэвтэж байсан Шимурач босч ирээд дайрнаа. Тийм ээ. Энэ бол тулаан. Мань нөхөр усны гутал өмссөн учраас гутал нь халтрахгүй байлаа. За тэгээд Шимура довтолж эхэлнэ. Тэгэд яг тохиромжтой үе ирмэгц Тахиа багшийнхаа зааснаар таакл хийдэг. Хөлөөрөө тулдагчийг хамгийн ихээр бухимдуулдаг зүйл бол таакл. Зөв таакл хийхин тулд чи хоёр тахимаас нь хоёр гараараа барьж авах хэрэгтэй.
Тэгээд өөр лүгэ хүчтэй дадвал ямар ч том өрсөлдөгчийг унгаж чадна. Хэрв чи өрсөлдөгчөө унгаж дээр нь гарч чадвал чиний ялах магадлал чинь 50% өссөнө. Чи өрсөлдөгчийнхөө дээр нь гарсан бол гараас авч хүчтэй цохих гэж битгий яар. Харин хамгаалтынхын завсраар гараа оруулж угаад сайн гихчин заамдаад ав. Өрсөлдөгч чинь яаж ч эсэргүүцсэн битгий тавь. Энэ бол кросс чок. Энэ тохиолдолд 10 секундын дотор өрсөлдөгч чинь ухаан алдна. Тиймээс дотроо сайн тоол. За ингээд багшийнхаа зааснаар өрсөлдөгчөө боосон Шимура дотроо тоолно. 8, 9, 10. Тэгсэн Шимурагийн боолд алдагдчихсан болохыг тэр мэдээгүй байлаа. Тэнийг минь боолд чинь мултарчаад байна. Тэгээд Рио бүр ширүүн дайрсанд Шимура сандарна. Намайг чиний энэ мэхэнд чинь унна гэж бодсноо. Надад энэ чинь л хэрэгтэй байсан. Тэгэд мань нөхөр Шимурагийн хөлнөөс тайлж авсан усны гутлаа харуулад нэг хөлөндөө өмссөнд Шимура дахиад багшийнхаа хэлснийг саналаа. Хэрвээ Таквендогийн тулаанчийн өшгөлтийг хоригулж дийлэхгүй болсон бол чамд ганцхан зам л үлдсэн. Хар хурдаараа зугтаа. За ингэж мань хүн зугтаах гээд гүөх гэсэн ч Рио нуруулуун өшгөлөд унгаана. Тэгээд тэрнийг хайр найргүй өшгөлдөг. Торууч сандарч Риог балхийг гуйж цагдаа дуудахаар утсаа гаргасан ч мань нөхөр гарыг нь өшгөлж утсыг нь алдуулчихна. Би цагдаа дургүй. Миний зам цаад болох хүмүүст угаасаа дургүй. Миний найзыг тайван орхи. Тэр чам тийм чухал юм уу? Хэрвээ тийм бол чи найзыгаа хамгаалаач. Тэгээд Рио Шимураг унгаад гудлгүй хөлийг нь гэмттэл дэвсээд гинэ. За тэгсэн тоороо тулаанаа зогсоохыг гуйсан ч Шимура бууж өгөхийг хүссэнгүй. Рио, чам цаахан байна уу? Найзын минь нүдэн дээр намайг балбаатал. Үннээ хэлээч. Чи ямар ч найзгүй болохоор бидэнд атаархаж байгаа зү. Тоороо бол надад байгаа ганц найз. Миний найзыг зодсон чамайг би хизээж өршөөхгүй дээ. Амаа тат ингээд бүх зүйл дууслаа. Наад цавгч нь одоо минийх болсон. Одоо болчихл доо. Би айлэрт болчоод байна. Би чамд хэлээгүй байна. Шимура одоо болчооч тий. Үүнийхээр бууж өгөхийг хүсээгүй Шимура дахиад босч ирж байна. Таквендогийн тулаан чиг хэрхэн ялах вэ? Нэгдүгээр дүрм. Ингээд байвал чи үхий штөө. За яг би чамайг алаад үгүй л дөө. За тэгээд Риог өшгөлөхөд энийг нь хүлээж өссөн Шимура дээш үсрээд хаалганы дээд талаас барьж өшгөлтөөс бултангуудаа шууд хоёр хөлөөрөө биеийг нь ороож аваад газар тунлаа. За тэгээ бэлдсэн ёсоор хоёр захнаас нь барьж боогоод шууд доор нь ороод татсанд бейсбол чок орж Рио болтонд ороод гарыг нь тавиулахаар тийчилнэ. Гэвч салах гэж зүтгэх тусам Рио улам их болтонд орж байлаа. Тэгээд хэсэг тийчилж угаад ухаан алдаад унсанд бүгд шок. Тэгсэн Шимура ялснаа мэдэхгүй боогоод байсан учраас Аки тоороо хоёр сандраад бушуухан тэрнийг салгаад авлаа. Чи яллаа штэ. Чи үнэхээр мундаг байлаа. За тэгсэн ухаан алдсан Рио өмнө нь болсон явдлыг санана. Нөхөр өмнө нь Такума гэдэг нэг сурагчийг дээрлэхүү нөхдүүдээс аварч байж. Тэгээд тэр сурагч Риог гуйж тэрнтэй хамт Таквендогоор хичээллэх болсон байна. Наад цагаараа яах ч. Зүгээр чамайг аврах үед чинь өгсөн цаг юм уу? Мундаг юм аа. Би чам шиг мундаг болж үзэх юмсан. Мэ энэ цагийг ав. Тэгээ жоохон хүчтэй болж үзье. Нэрээ юу? Баярлалаа. Би өхөн өгтлээ нандинна. Нэг өдөр утсанд нь дуудлага ирж найз Такумаг нь орхигдсон үйлдвэрийн байранд байгааг хэлсэн байна. Риог гүгэд очиход нэвширтлээ зодуулсан Такума аль хэдийн амьсгал хураасан байжээ. За тэгээд мань нөхрийг ухаан ороход Аки тоороо хоёр хөлийг нь өргөчгсөн сэргээх гэж оролдож байлаа. Та нар чинь яагаад байгаа юм бэ? Чамайг сэргээх гэдэл манай найз чамайг арай хэтрүүлсэн байна лээ. Юу яриад байгаа юм бэ? Би яагаад ч хүчтэй. Би та нарын царайг дахиж хармааргүй байна. За тэгээд Рио тэндээс явлаа. Та нар анзаарсан уу? Ухаан алдсан байхдаа Рио уйлаад өснэг. Юу яриад байгаа яалаа гэж ойлгох юм. Энэ үеэр Риог бугуун цагаа үлдээгээд явсныг Аки анзаарлаа. За үүнтэй зэрэгцээд Bad Fellows-ийнхэн viral hit-ийн лайв стримийг үзэж байна. Үзэгчид бүгдээрээ Шимураг ухайлан дэмжиж байснаас гадна бүгд Bad Fellows-ийн хурамч шоунаас хамаагүй бодтой амьд гэж биччихүүлсэнд Bad Fellows-ийн босс Куата дурамчхан харагдана. Иннээс гадна Румитэй гэрээ хийсэн агентлагийн босс ч бас Куатагийн дор ажилдаг байж таарна. Уучлаарай. Бид энэ сувгийг эрдхэн зохицуулаагүйгээс л ийм зүйл боллоо. Зүгээр дээ. Харин ч бүх зүйл одоо л илүү сонирхолтой болж байна.
За part 3-ын тайлбар маань энд хүрээд дуусч байна. За бас л галзуу сонирхолтой хэсэг дээрээ дуусаж таарлаа. Тэгэхээр энэ галзуу цувралыг та нарт цаг алдалгүй ингэж ярьж өгөхөд байна штэ. Хэдэн бороонуудтай нь таны арьсны онцлогт тохирсон 3 цуврал бүтээгдэхүүнтэй юу скин. За бас генетикийн өөрчлөлтгүй, нэмэлт сахар агуулаагүй, глютенгүй, тарих оюуны хүчрхэг дэмжлэг Memotide хамтран ажиллаа. Description хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За тэгэхээр хэдүүлээ дараагийн парт айл болох хурдан үзэхийн тулд байна штэ. Нэг л зүйлийг хийхэд болох юм байна. Энэ бол ойлгомжтой. Лайк буюу одоо лайкийг шаардлага гэдэг байгаа шүү дээ. Шаардлагаа та нар маань одоо сайн шаардах юм бол одоо сайн дарах юм бол гэсэн үг шүү дээ. Хэдэн бороонууд нь тэр чинээгээрээ одоо хурдан оруулнаа гэж. Тэгэхээр ерөн та нар маш богинохон хугацаанд одоо юу хэмдэ лайка 10k давуулж чадуулна шүү дээ. Хэдэн бороонууд нь олон парт болгохгүйгээр яг дараагийн парт дээр дуусхийгээ амлчвал одоо хол зүрхнүүгүй юу. Гэхдээ юу ч гэсэн ингэж хэлчихье. Ойлгосноо манайхан. Та нар шаардлага буюу лайка 10k-аас дээш болгочих юм бол хэдэн бороонууд нь парт 4, 5 биш яг дараагийн партаар энэ галзуу цувралаа дуустал нь ярьж өгье гэж. За, ингэж тохирцоо хэдүүлээ. Тэгээд энэ галзуу сонирхолтой цувралыг одоо та нарт бороо ойлгохдохоор ярьж өгч байгаа гэж найдаж байна. Тэгээд найдлага маань талаар болоогүй бол та нар маань галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Хэдүүлээ тэгээд дараагийн галзуу цувралын тайлбараар эргээд уулзтлаа. Түр баяртай манайхан.